저렇게 어려서 Инхүү бага настай бачир наснаасаа эхлээд магтан дуу дуулдаг тийм дуу хоолой амнаас нь гарч өсөж байгаа хүүхдүүд амьдралынхаа явцад асар том өрөөлийг хүлээн авах болно. Яагаад хүүхдүүдийн ам нь нээгддэггүй юм бэ? Эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ энгийн өдрүүдэд хүүхдүүдийнхээ гараас бариад ханд магтан дуулдаг учраас. Хэрвээ эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ гараас бариад хөдлөөд өдөр болгон Есүс хэмбэ гэдэг магтан дууг л хамтуулдаг байхад тэрхүү магтаалын дууны үг тэр хүүхдийн дотор орох болно. Тиймээс Бурхны үг хүүхдүүдийн сүнс сэтгэлд орохгүй юм бол цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүүхдийн сэтгэл хоолой ингээ хатуураад ийм хөдлөхгүй, дуун гарахгүй, магтаалын үгч гарахгүй, амнаас нь үг гарахгүй тийм байдалтай болох болно. Тиймээс хүүхдүүд их сургуульд орох юм бол Крист гэдэг тэрхүү замыг их сургуульд ороод хүүхдүүд өсөж том болоод сургуульд ороод Есүс Христийн замаар амьдрахад хүсдэгч хүүхэд бүр дургу болоод зүхтаадаг хүүхдүүд ч бий болдог эхэлдэг. Тиймээс өнөөдөр манай чаннуу нэмдэр тэгээ бидэнд үнэхээр тийм сүнслэг магтаалыг дуулж өгсөн байгаа. Тэрхүү магтаалын үгс өнөөдөр энэ чуулганы хүүхдүүдийн дотор сүнс сэтгэлд орсон гэж би бодож байна. Тэгээ хүүхдүүд сонсоод манай одоо аав ээж нар ч гэсэндээ бүгдээрээ гарч ирээд тийхүү магтан дуулж байгаа нь ямар үцэглэнтэй сайхан харагддаг юм бэ гэдэг сэтгэл хүүхдүүдийн дотор үлдэх болно. Тиймээс 365 өдрийн туршид сард ганц удаач болтугай. Тэгээ манай цуглааны чаннуу нэмдэр тэгээ ингээд өөрсдийгөө болон тэгээ чуулганаа тэгээ ингээд юм магтаалын хүний тийм дүр төрхтэйгээр өөрчилж харуулах хэрэгтэй. Тэгээд магтан дуулахаар гарч ирсэн байгаа юм Ахмад одоо настай чаннуу нэмдэр нэг юм мартас санах өвчтэй юм шиг ингээд гоёрж гацаа зогсож байвал бидний хойч үед тэр байдлаас юг сурах вэ? Өнөөдрийн Библийн эстэл дээрээс харах юм бол Есүсийн маш чухалчлан айлдсан байгаа үг нь юу вэ гэвэл хөрөнгөнөөс болгоомжлогдсон байгаа. Эсэх хөрөнгөнөөс. Эсэх нөгөө нэг хөрөнгө талах хэсэгдэг хөрөнгө шиг тэрхүү нь одоо парисачуудын хөрөнгөнөөс болгоомжлоо гэсэн байгаа. Учир нь тэргүй эсгэх хөрөнгө хүний дотор орох юм бол хүний дотор элдэв одоо бурхны биш бодлууд дүүрээд гаднах нөхцөл гаднах харагдах төрхөн бурхных биш ахаар өөрчлөгдөнө гэсэн үг юм. Тиймээс бид хүүхдүүдийнхөө дотор юуг оруулах юм бэ гэдгээ сайн шийдэх хэрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ өмнө үргэлж одоо ууралсан, уцаарлсан царайгаа харуулах юм бол тэр чигээр хүүхдүүд чинь дотор орох болно. Харин та бүхэн Христийн дотор үргэлж баярлаж, Христийн дотор магтаал өргөж байгаа дүр төрхөө харуулж, тэр хүүхдүүдийн тэн дотор орох юм бол таны хүүхэд цаг үеийнхээ үедээ өөрийнхөө амьдарч байгаа цаг үед Бурхны хувьд баатар нь болох болно. Тиймээс та бүхэн эзний өдөр мөрөглөөр дамжуулан би ивэл нэгүслийг хүлээж авах болно гэсэн тэрхүү шийдвэр дотор бүр ингээд зүрхэндээ бат шийдвэр гаргах юм бол Бурхан гарцаагүй ивэл нэгүслийг өгөх болно. За надаас магадгүй пастраа тэгвэл Бурхны өрөөлийг хэрхэн авах юм бэ гэж асуувал би хариулна. Эзний үгийг хүлээж авах өдөр бол эзний өдөр, мөргөлийн цаг. Тэр үгийг хүлээж аваад би өөрийнхөө гэр бүлийн нэг хүндэж болтугай энэхүү үгийг би хуваалцах болно, форум хийх болно.
гэж одоо шийдвэр дотор, үйлдэл дотор амьдрдаг хүний дээр Бурхны ивэл нэгүсэл байдаг. Учир нь тэр хүн үгийг сонсохдоо тэр үгийг одоо хуваалцахын тулд бодол санаандаа санаж, хадгалж үлдээдэг. Тэгээд тэр бодол санаанд нь үлдсэн байгаа эзний үг залбирлаар холбогдох тухай ярьж байна. Тиймээс Бурхны үг залбирлаар холбогдох юм бол юу ч биш юм шиг байсан зүйлсч тэрхүү зүйл хэрнээ. Тэг үнэхээр бүхий л амьдралын туршид өөрчлөлт хийгээд ерөөлийг авчирж өгөх түлхүүр нь болдог. Та бүхэн өөрсдийн тань биенд байгаа дотор байгаа эхлэл 3 дугаар бүлэг дээрх энэ төрөлхийн гэм нүглийн байдал бидний бодол сансны дагуу болдог гэж юу? Тэг ингээд миний бодол санаач миний хүслээр болдоггүй, бодсноор болдоггүй байтал те бид яаж өөр хүмүүнийг өөрчлөнө гэж бодно вэ? Би өөрөө ч миний амьдралч миний бодсноор минь өрнөхгүй байхад байгаа энэ байдал дотроо те бид хэрхэн үр хүүхдүүдээ нэг ингээд өөрчилчихье, тэгээд өөрчилчихье, энийг өөрчилчихье гэд босож зогсох нь вэ? Эзний өдөрч болтугай те Бурхны үгийг үнэхээр яг байгаа чигээр нь хүлээж аваад өөрийнхөө хүүхдэд хуваалцах хэрэгтэй юм байна гэдэг энэхүү итгэл шийдвэрэл байхад тэгээ Бурхан ерөөлөө өгөх болно. Еврей намын 4:12 дээр хэлэхдээ эзний үг бол амьд бөгөөд итгэвхтэй гэсэн. Тэрхүү үгэн дотор асар том хүч чадал агуулгаддаг. Бидний сүнсийг та бүхний сүнсийг шинчилдэг хүч чадал. Үнэхээр зүтгээд болохгүй өөрчлөгдөхгүй байсан амьдралын мен тэр ирээн барааны дунд миний бодол санаа, миний зүрх сэтгэлийг үгээр Бурхан цэвэрлэж, нэвтлэн цэгцлээд тэгээ бүх амьдралынхаа доршиж хүлээж авах тэрхүү ерөөлийг хорон бүрт өгөх болно, алхан бүрт нөгөөх болно. За тийм хүнд ямар өөрчлөлт ирдэг вэ гэдэг талаар Еврей намын 4:13 дээрээс харах юм бол ингээд энэ бүтээгдсэн зүйлсээс Бурхангүйгээр би болсон нэгч байхгүй гэсэн байна. Тэг үгийг хүлээж аваад үгийг өөрийнхөө болгож санаж үлдээд тэрхүү үгийг үр хүүхдүүдтэйгээ гэр бүл дотроо өөрийнхөө зүрх сэтгэл дотор хуваалцаж залбиртай холбоохгүй байгаа хүний амьдралд тэг сайн үр жимээс гарахгүй. Харин тийхүү амьдрдаг хүмүүсийг Бурхан ерөөж бас хариулах болно. За би юу ч хийж чадахгүй байлаач гэлээ Бурхны үгийг хүлээж аваад энэхүү үгийг дамжуулах болно хэмээн шийдвэр гаргасан надад энэ өдөрч Бурхны нэгүслийг асгаж өгөх болтугай. Тэгж байж бидтэй ийм хэлбэр хөөдөг эсвэл дүр эсэгдэг тийм амьдралаар амьдрахгүй юм. Эхлээд 3 дугаар бүлэг дээрээс эхлэлтэй гэм нүглийн үр улмаас болоод хүн төрлөختөн угаасаа бие бинийгаа зовоох гэж одоо амьдардаг тийм байдалтай. Үр хүүхэд байсан ч хосууд байсан ч
тэг гэр бүл байсан чи яавал энийг зовоох вэ гэдэг арга хажууд хүний зовоох вэ гэдэг аргыг л одоо яаж игээд дотроосоо гаргаж ирдэг байгаа хүмүүсийн төрөлхийн зан чанар. 굉장한 심리적으로 사람을 괴롭히는 방식을 찾아. 그리고 영적으로도 그런 방식을 찾아. 도덕적으로도 찾아. 이게 사람에게 와 있는 Энэ бол хүний дотор аль хэдийн ирсэн байгаа. 그래서 창세기 3장 4절에 여러분이 하나님으로 실증하고 Эхлэл 3-ын одоо 15 дээр гарсан Эхлэл 3 дугаар гарсан байгаа төрөлхийн мөн чанар гэм нүглийн мөн чанарын юм. Эхлэл 8-ын 3-4 дээр байна. Могоо эмэгтэйд ирээд та нар хизээж өгөхгүй гэж хэлсэн байгаа. Тэг хүн байж тээ Есүс Христийг хүлээж авч итгээд тэгээд үгэн дотор үгийг сонсож мөргөл дотор амьдрахгүй юм бол тэг ингээд яавал хүнийг зоовох вэ гэдэг тэдгээр арга барилуудыг хүний дотроос хичнээнлэг гаргаж болдог байгаа. Эхлэл 3:5 дээр тэг тэр анхны хүн Эдамын нүдэн нь одоо ингээд нээгдээд бурхантай адилхан болоод тэгээ могоо эмэгтэй хэлэхдээ бурхантай адилхан болон нүдэн нээгдэн тэгээ сайн муу ялгадаг болно гэж хэлсэн байгаа. Хүн үнэхээр тийм байдалтай болоод тэг ингээд ийм дүрм журам ёс зүй гэдэг янз бүрийн хэлбэр хэмжээнд дотор хүмүүсийг одоо шүүдэг, хүмүүсийг үргэлж ийм яаж игээд алдаа дутлаглыг нь олж хардаг, тийм л харсаар хардаг болсон байгаа. 살다 보니까 영적인 이 세계 속에서 사람이 멀어져. 육신의 정도, 육신의 양도, 이 세계라는 속에 갇혀. 그래서 요한일서 2장 16절이 세상으로부터 온 것이 여러분 속에 막 어마어마하게 눈에 보이지 않게 들어가 버립니다. 그래서 이 세상에서 살아남는 방법이 뭐냐? 거짓말과 Нэгдүгээр Иоанн 20:16 энэ дэлхийгээс сурсан зүйл хүмүүсийн дотор их байгаа учраас яавал одоо амьд үлдэх вэ гэдэг одоо бодол дотроо худал хуурмаг үг тийм л юмсуудыг сурдаг байгаа. Тэг хүүхдүүдийн хувьд сургууль дээр очиод өөрийнхөө хүслийг одоо дагуу хийхийн тулд яавал багшийг хуурах вэ, хэнийг хуурах вэ гэж явсаар байгаад тэгээд сургууль явах, хичээлдээ очихоос айдаг тийм дургу болно. Тэгээ хүүхдүүд заримдаа тэ нөгөө нэг ингээд тухайн үед өөрийнхөө одоо хүсэж байгаа зүйлийг олж авахын тулд аав ээжийнхээ дотор худал үгийг суулгадаг байгаа. Ээж надад одоо итэг би одоо Сөүлийг сургууль явна. Та санаал зовлтгүй гэд тэгээ ямар явдг юм уу явдггүй штэ. Тэгээ магадгүй зарим хүүхдүүд нь Харвард ингээд би явуулаад өг гэд очичоо тэгээ харт амиг хэрэглээд нөгөө хүмүүс нөгөө хүүхдүүдэд нэг 6 нас хүртэл нь бараг л амар сууд ухаантан гэж боддог гинэ. Тэгээд хүүхд нь амарлаг болох юм шиг худлаа итгэлийг өөрийнхөө дотор бий болгодог. Тэгээд одоо гэр бүл үр хүүхдүүд эцэг эхийн харилцаанд бол үнэн гэдэг тэр зүйл баг багаар холдож эхэлдэг байгаа. Сатан үннээс биднийг одоо энэ холдуулах зүйлсүүдийг нүдэнд харагдахгүйгээр ийхүү бидний дотор суулгадаг. 정상적인 사람들이 진리에서 벗어나기 때문에 점점
Тэгээд үннээс холдоод бурхнаас холцсны дараагаар хүний дотор суугдсан зүйл бол айдас, зовнил, санаа зовлт, түгшүүр, ирээдүйн талаар харанхуй байдал. Тэгээд тэр дотроо хамгийн сүүлд хүний алдаг зүйл нь амьдралын утга учир. Тиймээс бурхны талаарх найдвараа газарт буулгаад түүний дараагаар сатан тэр хүний амийг хөдөлгөж эхэлдэг байна. Тэгээд нэг хүмүүс би яагаад ингэж байгаагаа мэдэхгүй байна гэдээ дуудуулаад сөөжөө ууж эхэлдэг байгаа. Тэгээд шар айраг ууж эхэлнэ. Тэгээд энүүгээр сэтгэлэн дүүрхөө ойлонгод нэг мөрөгтэй тоглоом, компьютер тоглоом, завхаарл гэл яарэ тийм илүү нөө дараагийн шатны тийм зүйлсүүдийг хүсэж, шунаж, донтож эхэлдэг байгаа. Тэгээ хүн нэг юмд ингээд донтчих юм бол баг багаар тэгээ бурхны талаарх найдвар нь бүр холдоод тэгээ юугээс өөр сүлд нь хамгийн сүүлд бодогддог зүйл нь юу вэ гэвэл амьдрал ямар ч утга алга, арх угаад ч нэмэргүй, тамхи татаач нэмэр алга, донтоолч нэмэр алга үхмээр байна гэдэг ийм байдал хүрдэг байгаа. Үргэлж ийм ийм оюун санааны хуваагдал, сэтгцийн хуваагдал, зөрчил дотроо чуулган дотор орж ирээд чуулган доторч эвдэрлийг тарьж, эвдэрлийг холбож эхэлдэг. Хайр, үнэн бурхны нэгүсэлтээр нэгдэх биш. Хүмүүстэй хоорондоо нэг ийм муу зүйлсээр л ийм холбогдсон харилцаанууд. Oneness буюу сайн мэдээний дотор нэгдэх байдлыг ингээд өөрөө ч мэдэхгүй нураадаг хүмүүс байдаг. Тэгээд мөргөл өргөсөй дараагаар мөргөл өргөөд түүний дараагаар үгээ нэг хуваалцах тодлоор их юм уу? Хуваалцахтаа гэх юм форум хийхдээ бүр нэг юм хагарал тарих хэмжээний форум хийж орхичингуудаа гэртээ харих замдаа тэрийг өөрийнхөө ярьсны дахиж санаад би яагаад тийм үг хэлцээ гэж өөрийгөө буруутгаад яана би буруу юм ярьчлаа гэл тэгээд нөгөө өөрийгөө барыг дахин өөрийнхөө хэлж ярьсныг дахин дүгнэн автобусанд суугаад тэгээд буухстаа буудлаа мартаад өнгөрөх хүртлээ хоол яваад тэгэл ямар ч нэг тийм ийм бүх юм нэг цанаал нэг юм болж өгөхгүй ийм байдалтай. Тэгээ ийм дахин сэргээгдэх боломжоо олж харахгүй алдах. Тэгээ уучлалыг хүлээж авах боломжоо алдах тийм зүйлсүүд л давтагдаад тэгээ загалмайн хайр миний төлөө өөрийн амийг өгсөн байгаа Есүс Христийн тэрхүү хайрыг өөрийнхөө зүрх сэтгэл бодол санаа дотор ганц ч удаа гүн гүнзгий тунгаан бясалгаж чадахгүй амьдрсаар байгаад гонигт ганцаардал дундаа амьдралынхаа төгсгөлтэй нүүр тулах болно. Энэ дэлхий дээр үе олон байгаа шашнууд магадгүй зарим цуглаанууд тэгээ буруу ийм библийн үзэл бодол дээрээс нь ийм хуурамч итгэл янз бүрийн ёс зүй хэмжээнд баригдсан шашинлаг байдлаасаа болоод үннийг ярьсан ч тэр үннийг хүлээж авах чадваргүй байдалтай. Оригинал сайн мэдээ буюу суурь сайн мэдээ, цэвэр сайн мэдээг ойлгодоггүй. Эхлээл 3:15 дээр амлагдсан байгаа эмэгтэйн үр удам болох Есүс Христийн нэрээр сатаны толгойг бяцгишгэх, могооны толгойг бяцгишгэ гэдэг үгийг чуулганууд магадгүй гайжурсгалууд өөр шашингууд ойлгож сонсдоггүй байгаа. Бид сайн мэдээний суурь үннийг зөв ойлгон ухамсарлаж байж жинхэнэ сайн мэдээний
халтран гардаггүй юм. Учир нь тэрхүү анхны сайн мэдээ нь өөрөө төгсгөлийг агуулдаг. Тэгээд тэр сайн мэдээний дотор байгаа хүний төгсгөл нь мөнхийн устай холбогддог учраас юм. Хүмүүс харин жинхэнэ сайн мэдээнээс хол харин зүгээр нэг юм өнгө зүс дагсан итгэлээр амьдрахыг оролддог байгаа. Учир нь дотор нь орсон байгаа хорон муу үнэхээр олон учраас нэг юм дуу байдаг тийм ээ. Миний дотор би ямар олон юм бэ гэд дуу байдаг шиг. Тиймээс сатан хүмүүст тэг хүмүүсийг тийм одоо юм сүнслэг залхуурал одоо тийм чадваргүй байдал тийм сүнслэг намаг дотор ингээ унгадаг байгаа хүнийг. Тэг ямар ч баяр хөөргүй юм сэтгэл хөдлөлгүйгээр мөргөл өргөдөг болдог. Зөвлөнд ирээ сууж байгаа л гардаг. Хүүхдүүд ч гэсэн баг ялгаагүй. Есүс түрнөө Есүс та хинбэ гэдээ дуусан юу? Хүүхдүүдийн царай нэг иймэрхүү. Хажуудах хүүхэд нь нэг жоохон амаа нэг юм бол өөрөө чинь дөөрийгээд нэг жоохон нүдэ нэг юм сүнслэг үг амнаас нь гарахгүй байдалтай. Хоолойгийн давхгүй, уруулын давхгүй. Тиймээс эдгээр байдлыг өөрчлөхийн тулд нэг сард нэг удаа манай одоо чуулганы үйлчлэгч нар тэг хүүхдүүдийг одоо жүжигт тоглуулад жүжигчин болгоод одоо ийм сүнслэг байдлыг ил харуулах талаар тийм зохиол бичээд жүжиг тоглол хүүхдүүдийг тэгээд тэр үйл явцтай хүүхдүүдийг эдгэрэх боломжийг тэдэнд олго. Римэн 8:33-1 дээр хэлсэнчлэг эзний үг өнөөдөр энэ Есүсийн хайр чуулган дээр энэ чуулганы хойч үеийнхэн дээр оршин байна. Римэн 33:2-ыг харъя. Өөрийн ажлыг хийдэг Яхова түүнийг бий болгон гүйцэтгэгч эзэн Яхова түүний нэрийг Яхова гэдэг эзэн ийхүү айлтаж байна. Чи энэ газар дээр үлдгэсдийнхээ хувьд эхлээд өөрийнхөө сүнсийг эмчлэх тун. Тэгвэл үлдгэсэд эмчлэгдэх үед тэд Бурхны хүний цагаачлалын амьдралаар амьдрах болно. Бурхны одоо замыг дагаад аянд гарсан байгаа нэгэн сайн мэдээ болон дэлхийн илгээлтийн төлөө хэрэгцээтэй бүхий л зүйлээр хангагдаж тэр хүч чадлыг хүлээж авах болно. Тэгээд тэрхүү эрүүлүүдийг таны үр хүүхдийн дээр асгах болно. 3 дугаар ишлэлийг хараа. Иремья номын 33:3. Намайг дууд. Тэгээд Есүс Христийн нэрийг дууд. Есүс бол Христ. Эзэн бол Христ. Амьд оршигч Бурхны хүн мөн. Тэгээд намайг дууд, би чамд хариулж чиний мэдэхгүй агуу хүчит зүйлсийг би чамд ярина. За тэр агуу хүчит зүйлийн талаар 33:6 дээр гарч байна. Тэг харахтун би чамайг эмчлэх болно. Тэгээ бидний одоо ийм бодол санаа сүнсэн дотор одоо Эхлэл 3 дугаар бүлгээс эхэлтэйгээ гим нүглийн хөрөнгө гисэж байна. Тэгээ бид үнийг эмчилж байж тэгээ эзний үг бидний дээр орших болно. Римэн 8:33-6-ыг харцгаая. Үзэгтэн би энэ хотод эдгэрэл
эрүүл мэндийг авчрах бөгөөд би тэднийг эдгэх болно. Би тэдэнд амар амгалан үнний элбэг дэлбийг хичээлнэ гэсэн байна. Бид эдгэрч байж тэгээд манай хүүхдүүд эдгэрч байж тэд дараа нь өөр улсад очиод тэр үндэснийг эдгэж чадна. Үүнийг хийхийн тулд Бурхан энэ цаг үед Есүсийн хайр чуулганыг хэрэглэн ашиглан хөдөлгөн байна. Үүний төлөө манай чуулганы чанарын нэмдэр хойч улсын төлөө хэрэглэгдэж байгаа учраас тэг хүүхдүүдийнхээ өмнө тэгээд сэтгэл татам Христийн хүнээр тэг зогсон байх юм бол тэг Есүс Христ хин хинтэй хамт байх болно. Тэг хорон муу зүйлс бидний дотор орохгүй байхаар бид жоохон л хичээх юм бол тэр нь тэр чигээрээ бэлэгдэх болно. Тэг бид энэ амьдралынхаа аянд сүнслэг байдлаа эмчлүүлэхгүйгээр явсаар байх юм бол амьдрах хэрээрээ сүнс сэтгэл дотор минь тийм зовлон хуран хураагдах болно. Үйлс намын 13-ын 10 дээр гардагчлан тийм худал хуурмаг болон хорон муугаар дүүрэн нэгэн диаволын үр удам зөвхт байдлын дайсан эзний зөв замыг гажуудуулагч ийм байдал таны дотор байгаа бол бид Есүс Христийн нэрээр таслан зогсоох хэрэгтэй. Бид Есүс Христийн дотор эдгэрэл хийгээд өөрчлөлтгүй бол Үйлс намын 16-гийн 18 дахь дээр гарч байгаа тийм байр суурь төрөх болно. Тэг хичнээн олон удаа хүмүүсийг зовоосон хүний тухай гарч байгаа. Тэг ингээд үүний адилаар олон өдрийн туршид ингээд Паулийг их зовоосон учраас тэрхүү сүнс нь Паул эргэж хараад юу гэж хэлсэн бэ гэвэл хүн зовоогч сүнсээ Есүс Христийн нэрээр түүний дотроос гар гэж хэлсэн байгаа. Тэгээ бид нар энэ дэлхий дээр амьдрахдаа муу сүнсний гар хөлийн ажлыг хийсээр байгаад амьдралаа дуусгахгүй болно гэж юу. Есүс Христийн нэрээр би тушааж байна. Есүс Христийн нэрээр Бурханд итгэж чадахгүй гомдлон залхуурлан лүүрээ өрчилгэн амьдрахад хүргэдэг хорон муу сүнсний бүхий л үйл ажиллагаа Есүс Христийн дотроос миний дотроос сайлгатун хэмээн тунхагл. Бид ийхүү тунхаглан байж тэг бид өөрсдөөсөө муу сүнсний хүчийг холдуулсны дараагаар бидний дотор сайн мэдээний дэлхийн илгээлтийн үе хаалга ирээдүйн нэгдэг байгаа. Тэгэхгүйгээр бид нар ингээд амьдрах юм бол бүр ингээд нас явах тусмаа бүр хорон муу хүний доторх нь хорон муу болсоор байгаад тэгээд настай болсныхаа дараагаар үр хүүхдүүдтэй ад үзэгдэх байдалд хүрнэ. 그래서 실패하고 영적 침체에 빠져가지고 모든 것을 다 잃어버린 우물가의 수가성 여인에게 우리 Тэг амьдралдаа энэ амьдралдаа алдлаа, энэ амьдрал дууслаа гэд бүх зүйлээ орхисон байдалтайгаар амьдарч байсан худгийн дэргэд Есүстэй уулзсан Самар эмэгтэйд Есүс үгийг өгсөн байгаа, амийн үгийг. Тэр эмэгтэй сул талыг Есүс
хөндөөгүй. Тэг ингээд ганцаардаа дотор 5 нөхөр сольсон ч түүнд тэрхүү ичгүүр дотроо сэтгэл нь өвдөж байгаа тэрхүү шарахыг Есүс огтхон ч хөндөөгүй шүү. Харин Есүс чи цангаж байна уу? Мөнхөд цангахгүй усыг өгөөч нэгэн бий. Тэр бурхан бол сүнс. Тиймээс чи сүнслэг байдал дотроо сүнслэг ертөнцийн талаарх нүдтэй нэгдэх юм бол тэр сүнслэг бурхан чиний гараас барьж тэг мөнхөд цангахгүй мөнхийн усыг өгөх болно гэж хэлсэн. Тэр бурхан бол сүнс, үнэн, мөрөглийг хүлээж авдаг бурхан. Тэр бол Есүс Христ, эзэн бол Христ, амьд оршигч бурхны хүн. Тиймээс эсгэх хөрөнгө мэт шашинлаг байдал дотор байгч жинхэнэ итгэлээр амьдрах нь юу вэ гэдгийг үл мэдэх хүмүүсийн дунд Есүс өнөөдрийн Библийн хэсэг дээр хамт байна. Магадгүй энэ дэлхий дээр байгаа шугланд явж байгаа үе олон хүмүүс ч итгэлээр буруу амьдарсаар байна. Ийм нэг тийм хэвэн биш нэг ийм үгүй хэлбэр ийм хоёр дуур үсгэх нүүр эсгэх байдал ийм ёс шай гэдэг юм дотор орчоод тэгээ амьдарч байна. Тэгээ олон хүмүүс өөрсдөө Есүст итгэдэг гэж хэлдэг. Би цуглаанд явдаг Есүст итгэх өөр одоо юунд итгэх хэвдээ тэр зүгээр дажгүй штэ гэд нэг юм байдалтай. Тэгэл пастора би зөндөө залбирдаг гэд. Гэхдээ би залбирлыг нүдийг нь харахаар залбирдаг нүд биш. Харин ч гомдолдог нүдтэй. Тэгээл гомдлол үргэлж одоо болж байгаа үйл явцад хин нэг буруутгаад тийм нүдний харцтай. Тэг хүмүүс ихэвчлэнтэй ингээд тийм хууль дүрмийн хувьд юм уу Библийн мэдлэгийн талд юм уу залбирал юу вэ? Залбирвал яах вэ? Бүгд нь мэдэж байгаа. Гэхдээ би танд хэлье. Хувь хүн өөрийгөө нэг шалгаад үзээч. Итгэлээр амьдрна гэд ядан зүтгээд байгаа хэрнээ таны ингээд дотор хичнээн тийм эмх замраагүй эдрэлтэй санагддаг үе байна уу? Тэгээ өөрийнхөө итгэлийг ганч цэвэр ингээд зэгцэж чадаагүй байдалтайгаа. Тэгээд эзэн уйлагнаал тэ эзэн ингээд би танд баярлалаа ингээд дэггүй одоо буруу үйлчлэхэд дараа нь нэг уйлал эзэн тань баярлалаа намайг өршөөд нь баярлалаа гэж уйлаад тэгээд ингээд ийм хэв маягтайгаар амьдардаг ийм хүмүүс. Тэгээд би уучлуулчлаа гэл тэг ямар ч тийм өөрчлөлт авахгүй тэгээд дахин өөрчлөлтгүйгээд ингэж байдаг. Энэ байдлыг шашинлаг байдал гэж хэлнэ. Учир нь Библиэд хэлэхдээ загалмай дээр Есүс бүх зүйлийг дуусгачихсан. Бүх асуудлыг дуусгасан тэр нэгэн одоо хаана оршин вэ? Миний дотор оршигч Есүс Христийн дуу хоолойг бид сонсож чадалгүйгээр энэ дэлхийн дуу хоолойнд л төвлөрөн анхааран байна. Тиймээс юудэчүүдийн эсгэх хөрөнгө Херосийн тийм эсгэлэн хөрөнгөөс болгоомжлоо гэж байгаа. Есүс Христийг даган явах юм бол 5-7 хоёр загасны гайхамшиг бий болоод зогсохгүй. Тэдгээр нь бүр илүү ингээд арвин элбэг гараад үлдэх болно. 7 сагс шүлтэн 10 сагс шүлтэн. Есүс Христ болвол Иохан номын 6:35 дээр гардагчлан амийн далах болон ирсэн нэг юм. Зүгээр нэг идэж ууж амьдрахын тулд
ийм хэлбэр хөөсөн, ийм харагдах байдлын дүр үсгсэн итгэлээр амьдралгүйгээр үнэхээр тийм суур ингэж итгэлийг өөртөө хүлээн авах тун. Тэгээ өнөөдрийн энэ богинохон үгэн дотор Есүс дагалдагч нартай ойлгохыг хүссэн байгаа зүйл бол тэгээ нөгөө нэг хэлбэр хөөсөн ийм дүр эсгсэн итгэлээрээ дамжуулсан итгэлийн ийм эсгсэн хөрөн хүний дотор орох нь хичнээн аимшигтай вэ гэдэг талаар юм. За жишээ нь тухайн үеийн одоо Израильд байсан Херод хаан маш том одоо Израилийн сүмийг маш томоор байгуулж тэгээ хүмүүсийг мөргөл өргөх байдалтай болгоход тэгээ гаднаас нь харахад нэг амар ингээд Есүст итгэдэг, бурханд итгэдэг хүн шиг дүртэй хэдиж үнэндээ дотор нь залмихнээс өөрийнхөө байр суурийг хадгалах үжил бодлоос өөр зүйл үгүй. Марк номын 8:15. Есүс тэг болгоомжлоо гэж хэлсэн байгаа. Тэг парисичуудын хүргнөөс тэг ингээ улс төр эрх мэдэл шинжлэх ухаан тэгээд тэр одоо тэдний одоо эсгсэн хөргнөөс болгоомжвол Марк 8:15. Эхлэл 3 дугаар бүлэг дээрх төрөлхийн гэм нүглийн талаарх агуулга байхгүй хүмүүсийн тавьсан хөрөнгө, эсгэх хөрөнгө бидний дотор орж болохгүй. Эхлэл 3:15 дахь сатаны толгойг бясалгах ёстой сайн мэдээний үндэс одоо бидний дотор орохгүйгээр хариг оронд нь хууль, дүрм, зарчим орж ажиллаж эхлэх юм бол энэ асуудал болно гэсэн үг юм. Тиймээс хэлбэр хөөсөн дүр эсгэгч нарыг Иохан 8:44 дээр Есүс хэлэхдээ тэрний талаар Есүс хэлэхдээ Иохан 8:44 та нар эцэг чинь болох диаволоос гаралтай хийгээд тэр нь эхнээсээ шунал хүсэл дүүрэн байсан нэгэн хийгээд алуурчин үнэн түүний дотор байдаггүй, үнэн дотор зогсдоггүй худал хурамгийн эцэг гэсэн байна. Матай 27:25 дээр тийм нэгний үр удам одоо харагдах тухай гарч байна. Харагдсан тухай. Загалмайд Есүсийг загалмайд цовдлсныг төлөөх тэрхүү хараалыг би болон бидний үр хүүхдийн дээр одоо буулга гэж хэлсэн байгаа парисеутаас эхлэлтэй тэрхүү үр удмын хараал. Хоёрдугаар Тимот 3:5. Одоо ийм сүсэглийн хэлбэртэй ч сүсэглийн хүч чадлыг одоо үүсгдэг хүмүүсээс болгоомжлоо гэсэн байна. Хоёрдугаар Тимот намын 3:5. Сатаны толгойг бяц гიშгэх үгнийг эсрэг зогсдог хүмүүсээс эрг.
Тэдний дотор хайр, үнэн, нэгдэл гэж байдаггүй. Сатаны толгойг бэсгэж сайн мэдээг мэдэхгүй юм бол мэддэггүй итгэл нь зөвхөн эрх мэдэл өөрийнхөө эрх ашигын дотор л хязгаарлагдахаас хэтрэхгүй. Тэгээд тийм дүр эсэгдэг гаднаа харагдах байдалтай л анхаардаг, өөрийнхөө байр суурь эрх мэдлийг хамгаалах гэж оролдож хуурамч баг зүгээд тэг хүмүүсийн сүнсээр тоглодог сатаны гар хөдлөлтүүдийн юм. Тиймээс өнөөдөр итгэлээр амьдрах аргын хамгийн зөв хариултыг Есүс өгсөн байна. Хүний нүдэнд харагдахгүй дотор ордог бүх зүйлс их маш олон байдаг. Харин хүмүүс түүнийг ерөөсөө огтхонч харахгүй бас мэдэхгүй байна. Нүдэнд харагдахгүй байгаа зүйлс бидний үр хүүхдүүдийн дотор орсон байтал түүнийг энэ дэлхийн мэдлэгээр шийдвэрлэх гэж оролдох нь боломжгүй юм. Нүдэнд харагдахгүйгээр хүний дотор орсон байгаа зүйлсүүдийг ангаах ухаан, шинжлэх ухаанаар өөрчлөх гэж эвчлэх гэж оролдох юм бол магадгүй өмнөхөөсөө бүр доордох үе бий. Хүн өөрийнхөө сүнсийг хариуцах боломж чаддаггүй. Өөрийнхөө сүнсийг амьдруулах боломжгүй хүн. Тэгэл нэг жоохон надаас ингээд миний хэмжрээс зөрсөн зүйл хүний дотор нүдэнд харагдахгүйгээр орох юм бол хүн ингээд шууд сэтгцийн байдал нь эрүүл биш байдалтай болдог. Тэгээ энэ дэлхийн баяр, энэ дэлхийн бартамнал хүсэл тачаал нүдэнд харагдахгүйгээр бидний төр ордог шүү дээ. Их дэлгүүрийн нэг шилэн цонхны хажуугаар орохдоо шууд дотор минь орж ирж байгаа. Тэгэл байнга бодогдоод л тэр бодолтой хүлэгдээд одоо хүртэл цуглуулсан мөнгөөр би тэрийг авчлагч юм болоо. За боли арай гэж цуглуулчаад тэгж байгаа гэнтгэл. Тэгээд нэг нөхөр нь гаднаас ирлээ ч үүрэн тэгээд бодоод ирсэн нөхөр нь орж ирж байгаа ч мэдэхгүй байдалтай. Тэгэл тийм байдал дээр байж яал нөхрөө харахаараа бүр нөхөр нь нэг чадваргүй юм шиг санагдаад эхэлнэ ч бод. Би ягаад тэр хүнтэй гэрэлчүүлнэ бэлээ. Энийг ч авч чадахгүй гэл. Тэгээд нөхөр нь тэгээд хоолоо идгээд сууснаа эхнэрийнхээ царайг хараад жоохон инээдтэй болох гол хоолныхаа талаар жоохон юм сүрэг юм хилээд өнгөтер гинт ингээд уурлаад эхнэр нь. Тэр нүдэнд ингээд харагдахгүйгээр хүний дотор ордог тэр бодлууд биднийг ингэж маш хурц байдалд ийм хуучин бодол сэтгэлийн шарах тэр болгоныг ингээд бүр ингээд сэдэрж гарахад бүр ингээд хүргэдэг байгаа. Хормын дотор ямар ч асуудал болохооргүй үйл явцын дунд. Тэгээ бидний дотор нүдэнд үл харагдах гэм нүглийн үр дагавар аль хэдийн орцсон байгаа хийгээд бидний сүнс итгэлгүй бол тэр там гэдэг ард дэвсгэр дээр байгаа хийгээд өөр бас нүдэнд харагдахгүй хүний дотор ордог зүйл бол аврал бас ариун сүнс юм.
Жишээ нь одоо үе олон одоо тийм асуудалтай байсан байгаа Яаковын гэр бүлд ч гэсэндээ тэг Бурхны ерөөл тэр нүдэнд харагдахгүйгээр ороод оршсоор л байсан байгаа. Тийм болохоор нүдэнд харагдахгүй зүйлсээс миний дотор ордог зүйлс нь ариун сүнс юм уу, аврал юм уу? Тэг юу вэ гэдэг нь маш чухал. Өнөөдөр миний дотор орж байгаа зүйлс юу вэ гэдэг нь маш чухалаа гэдгийг анхааруулan хэлмээр байна. Жишээ нь юудэчүүдийн хувьд асар том төрөгдөл дотор амьдардаг байгаа үндэстнэрээ. Зөвхөн Бурхан өөрсдийнх нь улсыг л аварсан гэж үздэг. Харин Бурханы хувьд нэг үндэснийг сонгож аваад дэлхийн ойд модель үлгэр болгоод бүх үндэстэнд сайн мэдээг тунхаглах явдал юм. Тэгээ Израилийг төв болгож үлгэр дуурайл болгож бусад үндэснийг аврах нь л Бурхны хүсэл, түүнээс дээшээ ч биш доошоо ч биш. Байтал харин тэд нар асар том төрөгдөл дотор зөвхөн бид л Бурхнаар сонгогдсон гэж асар том төрөгдөл дотор амьдарч байгаа. Тэгээд өөртөө мөнхтэй одоо бих хөрөөлцөн улс асар их тийм одоо тоног төхөөрөмжийн техник дэвшилтэй чадвартай болоод өөртөө хүн өөртөөс нь бусад хүн биш улсуудыг устгах нь өөртөөх нь үүрэг юм шиг бодож байгаа. Тэгээд тэр үед л эмэгтэй уруудан болох Месиа ирнэ гэж тэд одоо ч Месиаг хүлээсээр байгаа. Тэгээд тэд өөрсдийнх нь л сахидаг тийм уламжлал, дүрм журм дотроо ингэж харьцаглагдаад олон хүмүүсийг үхэлд хүргэж байна. Тэгээ магадгүй тэдний хувьд өөрсдийгөө сэргэж байна, дээшилж байна, дахин одоо ингэж үндэстэн Бурхнаар өрөөгдөж байна гэж үзэж үзэх тэр үед Бурхан энэ дэлхийн түүхийг дуусгах байх. Тэгээ хүний гүн асуудал, улс орны гүн асуудал нь хүний эсвэл улс төрийн бодлогын хүч чадлаар сэргээгдэх боломжгүй. Тиймээс Үлс номын 20:36 дээр гардагчлан бидний мөнхөд мэдэх ёстой зүйл бий. Үлс 20:36 бүх үндэстнийг аврахын тулд ирсэн эмэгтэй уруудан болох тэр Есүс Христийг та нар загалмай дээр цовдлон үхүүлсэн тул энэ Есүсийг Бурхан дэлхийн бүхий л үндэстний хувьд эзэн Христ болгосон. Үлс 20:36. Үнийг зүрхэндээ нэгдүгээр байранд тавин суулгасан тухайн үеийн Галилийн ядуу тарчдад амьдрагсад
бүх дэлхийг энэхүү үгээрээ эзлэхэд эзэлсэн юм. 내게 있는 것으로 Тэгээд надад байгааг чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод алах. Үйс 8:3-6. Ийхүү хашгиран байгаа хүмүүсээр дамжуулан бурхан дэлхийг эзэлсэн. Тиймээс Петрт Петрийн дотор орсон байгаа Юудын шашны үзэл бодлууд тэрхүү үгээр дамжуулан тэр Юудын эсгэх хөрөнгнөөс ирсэн байгаа үндэсээр таслагдсан байгаа. Үүнийг гэрчлэл болгож Үйс намын 4:12 дээр Петр хэлэхдээ энэ дэлхий дээр Есүс Христээс өөр аврагдах нэрийг Бурхан энэ тэнгэрийн дор өгсөнгүй гэж байгаа. Есүс Христ гэдэг тэр нэрийг л эхэнд тэргуунд тавигч нэгний амьдралд Бурханы ажил нүдэнд харагдахгүйгээр биелээ олсоор байдаг. Есүс бол Христ гэдэг энэхүү нэртэй би байж гэмээн хаан биш байсан ч хаан мэд амьдралаар сүнслэг тэмцэл дотор үлдэх болно. 여러분의 신분이 이렇게 돼야 되겠죠. 근데 이런 신분을 여러분이 갖지 못하니까 결국은 뭐예요? 더러운 나쁜 노릇이 지금 여러분 몸에 들어가서 터져 있는 거죠. Тэгээд бид үгэн дотор өөрсдийнхөө доторх эсгэх хорон мөгийн эсгэх хөрөнгөийг гаргаж чадахгүй байгаа учраас бидний дотор тэрхүү хөрөнгө нь эссээр бүрдүүргэсээр байна. Есүс Христ энэ дэлхий дээр юуны төлөө ирсэн бэ гэдгийг мэддэг нэгэн хийх ёстой зүйл бол Есүс Христийг мэдэх явдлаас өөр үгүй юм. Есүс Христийг мэдэх явдал бол итгэлийн амьдрал мөн. Тиймээс эсгэх хөрөнгнөөс болгоомжвол Юудэчүүдийн эсгэх хөрөнгнөөс бас Херодийн эсгэх хөрөнгнөөс гэсэн байна. Тиймээс Авраам одоо Израильчүүдийн ууг байлаа гэд зөвхөн тэглээ гэд тэд онцгой агуу гэсэн үг биш. Тэгээд жишээлх юм бол хуучин гэрээр гарч байгаа Яспийн улмаас тухайн үеийн бүх улс амьтаа болж байсан биш үү гэдэг тэр бодол санаанаас тэрний улмаас та нар одоо агав гэсэн үг биш. Харин Бурхан хэрэгцээтэй цаг үед нь хэрэгцээтэй хүмүүсийн төлөө хэрэгэлсэн төдий юм. Тиймээс хуулинд хүлэгдэлгүй бас ийм ядуу ардын сэтгэлд хүлэгдэлгүйгээр хуулийн дотор хүлэгдээд сарвалдсан өргүүлсэн байдалтай амьдралдаа өнгөрүүлэлгүйгээр сатааны асгасан тэрхүү адар борооны үүлнээс сугран гарахтун. Тэгээд юудэчүүд болон еврейчүүдэд хандаж еврей номыг Библиэлд тэмдэглэн үлдээсэн байдаг. Еврей номын 2:14-15-ыг харцгаая. Еврей 2:14-15. Тийхүү хүүхдүүд нь мах цусны дасархай болов. Түнчлэн тэр өөрөө бас дасархай болсон. Ингэснээр тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод бүх насаараа үхлийн айдсаар боолтогдож байсан бүгдийг чөлөөлөх юм гэсэн байна.
Тэгээд чи наад руу одоо ингээ өглөө одоо босгоор хүмүүс амар олон нөгөө нэг юм мэдлэгээ явуулсан байдаг байгаа. Тэгээд тэр мэдлэгээндээ ихэвчлэн ийм юм сайн өнөөдрийг сайн өнгөрүүлээрэ, ийм юмыг сайн идэж уугаарай, бие тордоорой гэл аль эсвэл нөгөө нэг илээ ийм юм шиш юмдаг байвал энэ хавдар шүү маа иймэрхүү мессежнүүд хүмүүс их явуулдаг. Одоо ийм одоо чанартай ийм ишгсэн хөрөнгөшиг өгсүүдийг би уншаад сонсоод эхлэхээр би тэр үг сонсоод эхлэхээр дараа нь яаж байгаа хүмүүс харснаа үгүй царай чи ягаа юм баргаар байгаа нэг шинжилгээ өгөөд үзтээ ийм болцсон байж байгаа. Тэгээ би уг нь пастор байх хэрэгтэй байсан чи баг ингээд эмч болчоод суугаад тийм байдал болсон байгаа. Тэгэлэр хүмүүсийн гарыг хараад ингээд цус нь одоо ингээд сайн гүйхгүй ах шиг байна. Энэ тэрмэр имлэг төчөөд явчихгээд би өөрөө ч мэдлгүй би өөрөө ингээд сууж байгаа. Дотор минь орж ирсэн тэр мэдээллүүдийн бол маш ийм байдалтай би өөрөө болчихсон. Тэгээд би одоо тэр хүмүүсийн одоо тэр групп төр хийсэн байна л дахин үгийг дахин сонсохгүйгээр тэндээс ингээд гарсан чинь намайг яагаа гараад байгаа ингээд бас тэгж байгаа. За ингээд чуулганы групп католик группээс битгий гар тэгээ хувь хүн өөрсдийнхөө одоо ийм хувийн янз бүрийн тийм формоор үе тэн дээр битгий тавиарэ. Эн чинь одоо ийм дүрм юм дистарал шүү дээ эмх замбраа. Тэг хүн нөгөө нэг авралын үнний талаар зөв ойлгохгүй байх юм бол бүхэл амьдралынхаа туршид уламжлал, ёс дүрм, энний дүрм, хэл хязгаар тийм юмн дотор баригдаж явсаар агаад амьдрал чинь хоосон дэмий өнгөрөх болно. Игэртээс гарсан намын 3:18 дээгүүр өнгөрөх баярын урганы цусыг дүсгснээрээ бүхий л одоо үхэл хийгээд гай зовлон гос сугаран гарсан. Имануэль бурхан ямар ч нөхцөл байд тэр өгөнтөр байгаа нэгний амьдрал ямар ч нөхцөл бий болсон Имануэлийн бурхан тэр хүнтэй хамт байх болно. Магадгүй өмнөх нэг алхын минь харагдахгүй байсан ч эзний нэрийг дууцаар байх тун эзэн бол Христ амьд оршиж бурхны хүн мөн.
가운데 지나는 날지라도 물이 너를 사르지 물이 너를 침을 펼치시며 불 가운데 지나는 날지라도 불이 너를 사모하지 못하게 할 것이다. Чи усан дундуур гаталсан ч ус чамайг залгихгүй, галан дундуур гаталсан ч гал чамайг шатаахгүй. 그래서 신앙생활은 정신 차려야지 그렇지 않으면 누룩이 들어간다. 그래서 그 누룩이 들어가서 여러분 몸에 소변이게 되어지면 온 몸이 병들어 버리기도 하고 자포자기하기도 하고 영적 침체가 와서 무기력 무능력이 되어집니다. 그래서 바리새인 사람들에게 들어갔던 그 물로 창세기 3장이 드디어 초대교회 성도들에게 들어가가지고 초대교회 성도들에게 들어갔던 그놈의 누룩이 중세교회에 들어가가지고 교회들이 다 무너집니다. Шинэ гэрээний парисеучуудын үжил бодлын тэрхүү эсэгсэн хөрөнгө мэт үжил бодол нь анхны чуулган доторч орж анхны сайн мэдээний аян замдч хамт байсан болохоор өнөөдөр Европын олон чуулганууд сүүлийн байдалтай байна. 하나님의 성령 그리스도 그 이름을 힘입어 Бурхны ариун сүнс Есүс Христийн хүч чадлыг өмсөд өөрийнхөө доторх 이 충만한 속에 있으면 하나님의 나라가 이 땅에 되는 것이다. тэр хором мөн бид итгэл дотор Есүс Христийн нэрээр суглан гаргасаар байх үед 마태복음 12장 28절 Бурхны ариун сүнс бидний төр ажилласаар байна. Матай номын 12:28. Би үргэлж одоо энэ ишлэл дээр гардагчлан Есүс Христийн хүч чадлын дагуу өөрийн доторх хорон муугаа Есүс Христийн дээр дамжуулан гიშгсээр байх үед Матай 12:28 дээр гарч байгаачлан харанхуйн хүч чадал хүлэгддэг байгаа. 만일 이것을 여러분이 안 하면 현실적으로 외식합니다. 그래서 이 어마어마한 하나님의 구원의 역사, 성령의 역사, 이 엄청난 복음을 가지고도 부끄러워. Тэг хүмүүс доторх хорон муугаа хөөн зайлуулахгүй байх юм бол сайн мэдээний хүч чадлыг харцсан хэрнээ сайн мэдээнээсээ ичдэг нэгнээр амьдардаг. 관심이 없고 뭔가 따지고 들면서 성취하는데 여러분이 밝아지고 그래서 틀린 질문을 가지고 틀린 신앙생활을 여러분의 교회가 예를 들어서 약해지거나 Магадгүй таны чиглэн хүн хэс асуудалтай тулгарах юм бол залбирах хэрэгтэй юм байна гэдэг. Тийм сайн мэдээний хүч чадал танд ирэх ёстой байтал яа чуулган бүр хүчгүй болоод байна да гэдэг бодол орж ирээд гомдол тийм хагарлын үгсүүдийг тарж эхлэнэ гэвэл тэр чин дүр эсгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм. 예수 사람 교회는 서도미도 하고 그루트기도 하고 세계국만 하기 때문에 현재 헌금이 많이 있지 않고 조금
Тэгээ харин хүнд чуулган хүнд байдалтай харагдах юм бол харин би илүү залбирах хэрэгтэй юм байна. Би илүү одоо туслах хэрэгтэй юм байна гэж бодох нь өөрөө үнэхээр бурхны хүний байр суурь биш гэж юу? 훈련할 수 있어서 대접 시켜가지고 분야별로 보냈는데 팀장들이 다 기다리고 있는 허무함 어떻게 오셨어요? 어디 사세요? Тэгээ нөө жишээ нь тийм нөр ингээд хүмүүсийг ирээд шинээр ирвэл цуглаанд ирүүлээ шин сайн мөндөний сургууль дуусгуулад групп рүүгээ явуулсан чи группийн хүмүүс хинтээ ирсэн яаж ирсэн хідэн настай юм хуримлцсан юм уу хүүхдтэй юм уу хаана амьдэрдэг ийм юм асуугаас суугаад иж болно гэж юу? 아무리 실력이 있고 똑똑하면 복음에서 생각이 없어. 그 사람은 이미 Хичлэн одоо сул дорой байсан ч сайн мэдээнд итгэдэг нэгэн болвол дагалдагч юм уу? Тэгээд нэг хүн надад хэлсэн байгаа. Анх одоо цуглаанд ирсэн чи хүмүүс наа өөрөөснөөс асуух гинэ. Асуусан чи асуулт нь цуглааны хүн асуусан асуулт нь юу вэ гэвэл танай байр түрээсийнх юм уу гэж асуусан гэсэн. 사람을 만나면 절대 답을 주지 못하고 버리는 자들이 우리 예수 사람을 버리지 사람을 도와주고 사람을 치유시키고 Харин надад та бүхнийг тэг хүнийг хайдаг биш харин хүнд тусалдаг амийг өгдөг тийм бурхны хүмүүс болоосай гэж Есүс Христийн нэрээр юрөөж байна. 열 바구니가 남겨져 있고 일곱 바구니가 하나는 축복에 대해서 축복받으시기를 주 예수 그리스도의 이름으로 축복합니다. Бурхны өрөөлийн дотор байгаасай гэж эзний нэрээр юрөөж хам залбирцгаая. Амьд оршигч бурхан минь хэлбэр хөөсөн байдал болон дүр эсгэх байдлын эсгэх хөрөнгнөөс болгоомжил хэмээн айлцсан байгаа бурхны үгийг хүлээж аваад итгэл дотор итгэлээрээ цэвэр амьдрахаар эзэн та бидэнд чиг хандлагыг гаргаж өгсөнд үнэхээр их талархан байна. Одоо эзний өдөр мөрөглөөр дамжуулан эвэлийг хүлээж авах утсаар бидний биеийн дотор ариунсны нэгүслэр дамжуулан Бурхны ажиллахыг үнэхээр бодитоор мэдрэхээр өрөөх болтугай. Одоо амьд оршигч Бурхны үгийг өнөөдөр хүлээж аваад нэг хүндэж болтугай энэхүү үгийг хуваалцсан түүнд амийг дамжуулъя, амьтаа болгоё гэдэг чин хүсэл бидний дотор ариун сүнсээр өгдөг болтугай. 예배 때 받은 말씀을 호롱하기 위하여 생각 속에 두어뒀던 그 말씀 같습니다. 이제는 기도로 연결되어져 내 생의 변화의 역사,
거듭남의 역사, 하나님의 역사 속에 놀라운 무한한 응답을 체험하도록 성령의 사람들에게 Бурхны одоо үгэн дотор тэр үгийг өөрийнхөө зүрхэнд хүлээж аваад салбартай холбосон амьдрал дотор миний амьдралд Бурхны гайхамшиг хийгээд өрөөлүүдийг амсах тэр өдрүүд ирэх болтугай. Миний дотор хэлбэр хөөсөн байдал болон дүрсгэх байдлаар үнэхээр хөрөнгө мэд өсөн хөөсөн байгаа бүхнийг Есүс Христийн нэр дотор цэвэрлэж чадхуйцаар Христтэй уулзаж амьд бурханд итгэх боломжийг өгөөд өгсөн танд талархаж Бурхны Есүс Христийн хааны эрх мэдэл, тахилчийн эрх мэдэл, зүнчийн эрх мэдэл өдөр болгон миний дотор ажиллах хуйцаар ариун сүнсээрээ дүрэх болтугай. 그래서 나를 내 마음대로 못하게 하는 사탄의 머리를 깨뜨리는 영적인 군사가 되게 하여 주옵소서. Сатан намайг яаж ч чадахгүй, яаж ч оролдож чадхааргүй тийм Бурхны цэрэг болгох болтугай. Бурхны үгийг өөрийнхөө зүрхэн дотор сэрлүүлээд Бурхны үгэн дотор Бурхны өрөөлийг хүлээн авч амьдрах хуйцаар удирдах болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.